811. Энэ удаагийн хөтөлбөрөөр өвөлд бэлнүү сэдвээр бэлтгэлээ. Өдөө аж ахуй эрчим хүчний салбарын өвлжилтийн бэлтгэл ажилд хэд хэдэн хүндрэлтэй асуудал байгааг салбар хариуцсан сайд нар нь мэдгдлээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 188 мянган малчин өрхөд 71 сая хонин толгой чилжүүлснээр 120 сая давсан мал өвлж байна. Өнгөрсөн өвөл хаврын улиралд бэлчээрийн дац нийт нутгийн 70% хүрэлцээтэй байсан бол энэ жил 40% нь хүрэлцээтэй, үлдсэн 60% дац олон хэтэрсэн дүн мэдээтэй байна. Аймгаар навч үзвэл Баян үлгий, Увс, Ховд, Говь Алтай, Завхан, Баян хонгор, Өмнө Говь, Өвөр хангай, Архангай аймагуудын зарим нутгаар зуудын эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарчээ. Улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга Баяр хүүгийн ярихыг сонсъё. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан үгээс үзвэл нийт нутгийн 23.9% бэлчээрийн нөөцтэй, 15.6% бэлчээр хүрэлцээтэй, 34.4% даац 1-3 дахин хэтэрсэн, 18.4% олон дахин хэтэрсэн гэсэн ийм дүн мэдээлэлтэй байна. За 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт нутгийн 30% нь зүйн эрсдэл их, 40% нь дунд зэрэг гэсэн байгаа бол 20% нь бага, 10% нь хамгийн бага эрсдэлтэй гэсэн ийм дүн мэдээ гарсан. Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 188.6 мянган малчин өрхийн 71.2 сая хонин толгой шилжүүлснээр 122.5 сая мал толгой мал өвлж хурдсан дүн гарсан. Энэ онд 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор одоо 6 чиглэлд өвлжиж хаварж хэм дурдсан тоо мэдээлэл гарсан байна. Энэ жил гандуу гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байлаа. Мөн хур бороо элбэг байсан төвийн бус нутгаарч өдөртөө халж шөндөө сэрүүн байснаас өвс тарчиг ургасан. Үүнээс шалтгаалan энэ өвөл 21 мянган айл өрхийн 9.5 сая мал отроор өвлжиж хаварж байна. Энэ бол сум орон нутгийн удирдлагуудаа отроор явха мэдэгдсэн малчдын албан ёсны тоо. Өмнөх жилээс энэ жил отроор өвлжих малчдын өрхийн тоо 2 мянгаар, мал 1 саяар нэмэгдэжээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Болор Чулуу. За малын тоо толгойн хувьд бол хуучин социализмын үед 30 сая малтай байсан бол одоо төлтөөгөө нийлээд 90 сая малтай болж байна. Энэ бол одоо бас үнэхээр бэлчээрийг дороо тууж нэг туурайн зууд үүс нөхцөлийг бий болгож байна. Ялангуяа зам бол бороо баг орж орох үзэгдэл бол одоо манай улсад бас нэлээд түгээмэл боллоо. Жил дараалан давтж байна. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас отын аймаг дундын бүсийн 8 отор дундын нутаг байдаг. Энд бол одоо тухайн аймагуудаас отор нүүдлийн хуваарийг гаргаж хөргүүлж ажиллаж одоо үндсэндээ нийт малын 14% нь одоо отор нүүдлээр явж байна. Хуваарьт отор нүүдлээс гадна бас өөрсдөө дураараа нүүх асуудал бол маш их байна. Отороо явж байгаа малчд болон суурьшмал орон нутгийн иргэдийн хооронд бол бас мэрсэр маргаан бол зөрчил гарч байна гэдгийг бас хэлэх байна. Нөхцөл байдал илүү хүндрэл отрын малчид нутгийн малчдын асуудал хурцдаж магадгүй. Отор нүүдэл хийж байгаа иргэдийг хөөж туух, хүлээж авахгүй гэдэг асуудал байх эсхүйг шадар сайд амар сайхан тодтогсон. Өвлжилтийн бэлтгэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх шийдвэр үүрэг даалгаврыг удаадараа сум орон нутгийн удирдлагуудад өгдөгч хэрэгжилт хангалтгүй байна. Зарим сумд аюулгүй нөөц бүрдүүлэлтийн тоо мэдээллээч бодитоор өгөөгүйгээс зөрөх асуудал өмнө гарч байсан. Нэгэнт зудан эрсдлийн төлөв гарсан энэ үед аймаг орон нутаг малчдч өөрсдөө санаачлагтай байх нь маш чухал юм. Жилийн хэрэгцээнд хүрэлцэх үйц Улаанбуудай хураан авсан гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Болор Чулуун хэллээ. Жилдээ манай улс 240 мянган орчим тонн гурил хэрэгэлдэг. Үүнд 360 мянган тонн Улаанбуудай шаардлагатайж үүнийг хураан авчээ. Гэхдээ Улаанбуудай болгон гурил болдоггүй гэх шүүмж бий. Буудайн чанарын тухайд. За урт сураалтын байдал үндсэндээ өндөрлөлөө. Энэ жилийн хувьд бол тийм алдагдaltaй асуудал байхгүй. Яг нь Улаанбуудайн хувьд бол 408 мянган тонн авахаас 391 мянган тонн авсан байгаа. Өөрөөр хэлбэл 13 центр авахаас 1 центр буурч 12 центр авсан.
Үндсэндээ 391 мянган тонн улаан буудаа гэдэг бол Монгол улсынхаа гурлийн эргэцээг ханх хэмжээний улаан буудаа хурааж авсан. Төмсөн дээр бол 218 мянган тонныг хурааж авсан байгаа. Хүнсийн ногоо 136 мянган тонныг хурааж авсан байгаа. Төмс хүнсний ногоо бол одоо өнгөрсөн жилийнхээс шууд 15% өссөн. За буудааны хураасан буудаан дээр бол жил болгон чанарын асуудал ярьдаг. Тэгэхдээ хүн сүдэж байгаа хөнгөн үйлдвэрийн яамнаас бол бодлогын хувьд бол ер нь чанартай чанаргүй гэж янз бүрийн дотоодын улаан буудаага гойчилж муучилж гаднаас авах шээ. Ямар ч гэсэн гурилын үйлдвэрүүдийг энэ хавар хүртэл гаднаас импортын модоор оруулах асуудал бол хаалттай шүү гэдэг хэлсэн байгаа. Ер нь бор шаргахгүй өөрсдийн улаан буудаагаар гурил их нь зүйтэй. Ийм учраас импортын улаан буудаагаар бол одоо газар тариаламжтай цогцолтод оруулахгүй гэдэг асуудлыг бол гурил үйлдвэрлэгчид хүргүүлсэн байгаа. Улаан буудаа төмсний хэрэгцээг 100%, хүнсний ногооны 70%, таримал тэжээлийн 50%, тослог ургамлын 32%-ийг дотоодын ургацаас хангана гэлээ. Эдийн засгийн эргэлтэд 20 орчим сая мал оруулахаар тооцоолж байна. Өмнөх жил 16 сая 700 мянга гаруй малыг дотоодын махны хэрэгцээнд хэрэгэлсэн бол даруй 3 саяар нэмэгдүүлжээ. Харин хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам цаашид нөөцийн мах бэлтгэх бодлого баримтлахгүй гэдгээ илэрхийллээ. Жилийн 3% хүүтэй 130 орчим тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд олгож нөөцийн мах бэлтгүүлэхээр болсон. Одоогийн байдлаар 46 тэрбум төгрөгийн зээлийг 4 аж ахуйн нэгжил аваад байна. Өнгөрсөн жил үн ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээсэн тул энэ жил нөөцийн мах бэлтгэх сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны сайд Болор Чулуу. Нөөцийн мах бэлтгэхийн тулд энэ жил 130 тэрбум төгрөгийг одоо хөнгөлтэй зээл буюу 3% үүтэй төлөвлөсөн. Үүнээс дөнгөж 46 тэрбумыг 4 аж ахуйн нэгж авч зарцуулаад байна. Яагаад нөөцийн махыг ингэж одоо их аж ахуйн нэгжүүд бэлтгэх сонирхолгүй байна гэвэл өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлдээд үнийн ханшийн зөрүүнд ороод алдагд хүлээсэ. Тийм учраас нөөцийн мах бэлтгэх одоо эрсдэлтэй учраас аж ахуйн нэгжүүд нэг бэлтгэхгүй байна. Банкнууд ч бас болгоомжтой хандж байна. Ер нь цаашдаа бол хүн сүдэж хөнгөн үйлдвэрийн яам бол нөөцийн мах бэлтгэх биш, нийслэл өөрөө нөөцийн махыг бэлтгэх ёстой. Яагаад гэвэл нийслэлд бүх сүлжээ агуулах нь байдаг. Ер нь хүн сүдэж байгаа хөнгөн үйлдвэрийн яам бол нөөцийн махтай одоо ноцдох биш, үйлдвэрлэгчтэй дэмжсэн ийм бодлогоор ажиллах ёстой гэдгийг хэлэх байна. Хоёрдугаар экспортыг дэмжих шударга явуулах талаар ямар ажил хийж байна зохион байгуулж байгаа махны экспортыг бүх махан дээр экспортыг гаргахад квота байсан. Тэгвэл үхрийн махыг үлдээгээд ямаа, адуу, хонь бүгдийн квот болгосоо. Яагаад үхэр үлдсэн байг л манайх 70 сая малтай төлтөөгөө бол 80 гаруй 90 сая байна. Үхэр бол дөнгөж 5 сая гаруй үхэртэй байдаг. Тийм учраас үхрийг бол одоо бас нэг бодлогын хэмжээнд барих үүднээс квота үлдээсэн байгаа. Мах экспортлоход олон улсын жишг стандарт бол зөвхөн эрүүл махыг 100% баталгаад махыг импортоор авдаг. Альва улс орнууд бол яг евро стандартыг мөрдсөн тийм эрүүл үсийг тухайн улсынхаа одоо ялангуяа бомб түвхий гадруудаар усан болон газрын бомб түвхий гадруудаар байгуулдаг ерөнхий туршлагатай эрүүл үсийг бол дунджаар бол 2 жилийн хугацаанд байгуулдаг. Энэ нь бол мал амьтны эрүүл мэндийн байгууллага харанс төвтэй үүний хяналтанд ор одоо үйл ажиллагаа явуулдаг. Тэнд туулга, тарилга, вакцин бүгдийг графикын дагуу хийдэг. Манайх бол яг өнөөдөр хүртэл яг үндсэндээ бол эрүүл үсийг байгуулаагүй байсан. Тийм учраас Оросын холбооны улс руу мах гарах нь бол өвчний байдлаас болоод хориотой байдаг эрүүл бос гэж үзэж. Хятад руу гаргаж байгаа нь бол дулааны аргаар өөрөөр хэлбэл 100 градусын усанд бослогож нянгийн нөхөд дулааны аргаар ийм гаргадаг байгаа. Бид бол цаашдаа эрүүл үсийг бол байгуулнаа. Тэгэхдээ баруун 3 аймаг Увс, Ховд, Баян үлгийн 3, хой талдаа бол Хөвсгөлийн 6 сум, Тэшиг гээд ханх болон Тэшгийн бомбтой, зүүн талдаа бол Халхвал сумыг эрүүл үс болохоор юм гэж төлөвлөж ажиллаж байна. Энэ ажлыг бол одоо бэлтгэл ажлын шатантай явж байна. Хавраас эхлээд одоо бүтээн байгуулалтын ажлуудыг хийж эхэлнэ. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөө энэ хавар гаргасан зөвлөмжөөр үхрийн түүхийн мах 8 тонн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 5,000 тонныг,
Харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг хязгаарлалтгүй экспортлохоор баталсан. Одоогоор Баян Улгийн Увс, Ховд аймагуудаас Казахстан, Иран руу адууны махны экспорт эхэлсэн. 11-р сарын 10-ны байдлаар адууны мах 2.9 мянган тонн, хонь ямааны түүхий мах 3.4 мянган тонныг экспортлоод байна. Хөдөө аж ахуйн салбар тэр дундаа зарим аймгийн нутгаар зудан эрсдэл ихтэй, өвөлжилт, хаваржилт хүндэрч магадгүй дүр зурагтай байгаа бол нийслэл хот мөн хөлдөх эрсдэлтэй нүүр тулсныг эрчим хүчний сайд чойж сүрэн хэллээ. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан ч ачаалал нь хэтэрсэн дулааны цахилгаан станцууд аваарын горимд ажиллаж байна гэлээ. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө бүрэн хангагдаад дуусч байна. 21-ний өдөр эрчим хүчний салбарын өргөлгсөн шуурхай хийсэн. Энэ тал дээр бүх эрчим хүчний салбарын харьяа байгууллагууд 47 байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг мэдээллийг сонсож дууссан. Дэдсэд манай зөвлөх цэнгэлд нараар ахлуулсан ажлыг гараад явж байгаа. Газар дээр нь ирүүлсэн мэдээллүүдийг ингээд 11 сарын 1-ээс эхлээд шалгаад эхэлсэн байгаа. Шалгалтын дүнг бол бид нэр 11 сарда багтаагаад 12 сарын ихэнхэд төр тодорхойлох ийм байдалтай байгаа. Өвөлд ерөнхийдөө бол эрчим хүчний салбар бэлэн болсон гэсэн үг. Эрчим хүчний салбар дээр 3 уурхай бий. Шарын голын уурхай, багнуурын уурхай, шивээ говийн гэдэг. Энэ 3 уурхай дээр бол өнөөдрийн байдлаар хүндэрсэн асуудал бол дизель фишний нөөцгүй болсон байгаа. Улсын нөөцөөс гаргуулахаар төр шийдвэр гаргасан. Одоо Орос улбаны усаас импортлж байгаа нефт импортлт компаниудын эхний бүтээгдэхүүнүүд энэ лондгийн сүлээр ороод ирэх учраас бид нар ямар ч байсан тасдуулахгүй байгаа хөлцөө бүрцэгдэг. За мэдээж дулааны асуудал бол өвлийн оргил ачааллын үед цохигдож тавигдана. Хэрвээ гадаа 35 градусаас хөдөлмөр нөхцөл байдал 7 хоног ба түүнээс дээш урт хугацаатай явах юм бол тасалгаан дахь температур 3 градусаас бага 23 градус биш 20 градус 19 градус руу болж буух нөхцөл байдал үүссэн. Ягаад гэвэл бүх Улаанбаатар хотын тухайд бол 2366 гигакалори цаг хөтөн чадалтай холбогдчихсан байгаа хөтөн чадал нь бол 3000 давчсан байгаа учраас ямар ч нөөцгүй байгаа ийм нөхцөл байдалтай байна. Энэ удаагийн нэвтрүүлгээ хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарын өвөлжилтийн талаар та бүхэндээ хүргэлээ. Нэвтрүүлгийн редактор Отхон Эрдэнэ, найруулагч Жамбал Дорж, нэвтрүүлэгч Пүрвжав, Амар Жаргалан.